Локхорт үйл хэргийн төлөө түүний хийж буй зүйлийг хүнд итгэдэггүй. Тэрээр түүнийг тэдний төрлийг үзэн яддаг эзэнт гүрнээс зүгээр шимэгчж амьдарч байна гэж боддог. Цусны нууц өмсгөлтрүүд төрсэн цагаасаас өөрөөр харагддагч тэдгэрийг илрүүлэхэд тийм ч амар биш юм. Локхорт хүн төрөлхтөн өөрсдийн төрлөх дэмэн чадвараас айж мэддэг гэж үзжээ. Гэсэн хэдий ч ийм чадвартай төрсэн цорын ганц хүмүүс нь тэв биш юм. Гэнт хэрэгтний гаргасан бас нэг алдаа бол угшаануудыг чимээгүйхэн ажиглах ёстой байтал Дикузаныг өдөөн хатгсан явдаг юм. Одоогийн байдлаар тэд ажиглагчид байх ёстой. Хэрв тэр хүн ямар нэгэн асуудал үүсгвэл тэд эсрэгээрээ бус харин амийг нь хороо хүртэж арга хэмжээг чангатгах болно. Цусны нууц өмсгөлтрүүд Дикузаныг хөнөөх тухай бодож байгааг сонсоод Локхорт юр бусын байдлаар тэр хүнийг хүрч боломгүй жинхэнэ язгууртан гэж нэрлэжээ. Лилия гайхширжээ. Товчоонд түүний эсрэг эрүүгийн хэргийн уул аваа шиг цогцорсон ямархуу жинхэнэ язгууртан байх вэ? Гэсэн хэдий ч Локхортын харсан тэр хүн цусны нууц өмсгөлтрүүд бол демон биш, харин хүн гэдгийг батлах эрхэмсэг зантай байжээ. Түүний нүдэнд өчүүхэн ч эргэлзээ байгаагүй бөгөөд зөвхөн шударга ёсол харагдаж байв. Энэ ертөнцид Дикузан шиг язгууртнууд олон байсан бол тэдний төрөл зүйл цаашид өөрсдийн жинхэнэ байдлыг нуухаас өөр аргагүйд хүрэхгүй байсан гэдэгт гэмт хэрэгтэн чин сэтгэлээсээ итгэдэг. Тэд бусад бүх хүмүүсийн хажууд зэрэгцэн амьдрах боломжтой. Тэр Локхортыг ч хөнөөсөнгүй. Тэрээр гарал үүслийг нь мэдэж байсан бөгөөд түүнийг дэмжих хүч чадал хууль тогтоомж байсан билээ. Гэтэл тэр гараа барив. Локхорт тоглоом шоглоом хийдэггүй. Нэгэн хэдий ч Лилия ийм тэнэг ярианд огт ивгэсэнгүй. Уклайн гэр бүл тэдний арт түмнийг хядаж дарангуулахын гол цомд байсан юм. Эцсийн эцэст гэмт хэрэгтэн хэрв тэд өвөг дээдсийн гэмт хэрэг дээр үндэслэн үр удамд нь хандвал тэд өөрсдөө чөтгөрүүдээс ялгарахгүй болно гэж маргажээ. Бодит байдал дээр Лилия их миглийн төлөөлөлд удаан байж чадалгүй, эрт орой хизээ нэгэн цагт баригдах нь арцаагүй байв. Гэсэн хэдий ч тэр дунд нь уусаж чадах чадвартай итгэлтэй байлаа. Хүн болон цусны хөшгтнүүд хоорондоо ямар ч ялгаагүй юм чинь. Цорын ганц илэрхий ялгаа нь цусны хөшгтнүүдийн идэж чаддгүй тодорхой төрлийн хүнс байв. Сэдвээ өөрчлөөд дэд тэргүүн Лилия эзэн хааны эрүүл мэнд муудаж байгаа тухай шивнийг сонссон юм. Удахгүй шинэ хүнс хоринд суухаар тамирагдана. Мөн тэд шинэ эзэн хаан цусны хөшгтнүүдийг хэрхэн хүлээж авахд ямар ч төсөөлөлгүй байв. Тэд чимээгүй байх ёстой. Одоохондоо Локхорт лордогт хоригдно. Одоо руу эргэн ирж Лилия энэхүү өөрийгөө жинхэнэ язгууртан гэж нэрлэгчийг маш их болгоомжтойгоор харангаас дээкээс зачлав. Хичнээн хичээж хараад ч тэр зүгээр нэг ядаргаатай язгууртан л харагдаж байлаа. Гинэд өөрлөггүй зочин тэдний ширээ рүү асгаж ирээд согтууруулах ундааны хурц өнөр түүний хамрыг царгав. Дикулан тавгнаасаа нүд үс салхалгүйгээр согтуу нэгнийг тоосон шинжгүйгээр хөөж явуулав. Тэр нь ядаргаатай жаал ихэнх Вонарын Риванд байв. Хөөгцөн ч гэсэн тэр үйтэж Дикуланд өөрийнхөө бодлыг хэлэхээр зүтгэсээр байлаа. Энэхүү мөргөлтөн болж байх зур Фрейхемийн ордонд аимшигтай мэдээ иржээ. Жужи Вонофридийн өөрийн хамгийн үн цэнтэй баатруудынх нь нэгийн хувь заяаны тухай дөнгөж сая сонссон байв. Берк рүү явах хамгаалалтын ажиллагааны үеэр Веронам өргөцсөнийг сонсоод тэр маш ихээр цочирдон босож эрчүүддээ явах бэлтгэлээ хийхийг тушаав. Жули яг юу болсныг Дикуланы амнаас сонсохыг хүсэж байна. Зоогийн газар иргэн ирж дэд тэргүүн Лилия үд дундын согтуу эхмийн дайралтын улмаас хоолоо эвгүйхэн зогсов. Тэрээр тэр жаалыг Риванд гэр бүлийн одоогийн тэргүүн гэдгийг танив. Хоорондоо зөрчилдөөнтэй хүчрхэг хоёр язгууртан овг хоёрын дунд орж хоцорсон тэрбээр сандарч мэгцнээ нуусангүй. Эрхэм хурал дээрх Дикуланы хачин байр суурьны талаар тодруулахыг хүсжээ. Тэр үүнийг өөрийн хоосон талгойдоо шингээж чадахгүй байв. Тэрээр Уклай хүн яагаад цусны хөшгтнүүдийг ингээклээ тууштай дэмжиж байгааг мэдхийг хүсжээ. Ийм тэсвэрхтэй үг сонссон Лилия жинхэнэ урваа холоо гаргах шахжээ. Эрхэм өөрийн энэ үе тэнгийнхнийг өмнө нь тэр цусны хөшгтнүүдийг устгамаар байна гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд юу нь өөрчлөгдсөн бэ? Түүнээс ч өмнө Дикулан ийм доод төрөв зүйд амьдрах их байх ёсгүй гэж үргэлж ам уралдан ярьдаг байсан. Үүнээс гадна тэрээр их сургуульд цусны хөшгтнүүдийг буруу шаасан судалгааны өгүүлэл хэвлүүлсэн юм. Илхэн профессорыг өдөж хоргоох гэж оролдсон ийм авьяасгүй нэгэн судалгаа хийхийн тулд цусны хөшгтэн боол олсон юм биш биз гэж буракав. Гайхалтай наалдан дарга маш ихээр өмөрөв. Амны ачуураар өрөөлөг амтайхан арчингаа Дикулан туслахтаа дуугүй байхыг сануулв. Зүгээр дээ. Тэд яздарсан бяцлаг шиг тархитай хүнтэй үг хаяж цаг өрөх хэрэггүй. Иймэрхүү өнгөцхөн сэтгэлгээ илхэм шиг хүнээс гарах нь ойлгомжтой. Бүх зүйлийг бодож үзвэл илхэм тэр доромжлолыг нэлээд сайн хүлээж авсан юм. Тэрээр Дикуланд их сургуулийн судалгааны танилцуулга болоход ердөө 3 сар үлдсэнийг сануулв. Профессорын яриа зөвхөн үзүүлбэр байсан эсхийг тэгэхэд бүгд харах болно. Дэд тэргүүн Лилия цоврал утгахгүй мэдээллийг сонсоод тайван байхыг хичээв. Уклай хүн яагаад цусны хөшгтнүүдийн талд орж бусад бүх
хүмүүсийг дайснаа болгох ёстой гэж. Товчоонд олон эрүүгийн хэрэг нь хүлээгдэж байгаа тэр хүн ийм зүйл хийж чадна гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Магадгүй шоронд хаягдахаасаа өмнө Локартын хийсэн сүүчийн үгэнд ямар нэгэн үнэнтэй байсан байж магадгүй юм. Дикузаны талаарх эргэзээний үр аюулгүй байдлын товчооны дээд тэргүүний ухамсганд амжилттай суулгагджээ. Тэрхүү дурсамжтай үдийн хоолны маргааш нь Дикузан эцэст нь шийдвэр гаргаж, бэрээс явхаасаа өмнө шийдэг орчуудаар өөртөө зориулж шидэт саваа хийх үсгээр захиалжээ. Тэр хүн харьцснаар түүнд Роколокийн шидэт савааг дуусгах дид даалгавар өгсөн юм. Даалгаврыг идэвхжүүлэхийн тулд түүнд хангалттай астар нэр, сайхан сэтгэж, дээд зэргийн чанартай материал, 2 болон түүнээс дээш удаагийн айчтас хэрэгтэй байв. Дуусгасны дараа тэр дэлгүүрийн 1 оноо болон Роколокийн уралсан шидэт савааг авах болно. Бүх нөхцөлийг хангалтны ачаар тэр даалгаврыг ямар ч асуудалгүйгээр дуусгаж чаджээ. Шинэ шидэт саваагаа авсныхаа дараа Дикузан болон Аллан нар гэртээ харих алт тэргэнд сув. Эзэнт гүрэн рүү буцах замдаа тэд ууртай язгууртан Витхантай нэг тасалгаанд хамт явжээ. Тэр залуу дайсагнаж байгаагаа огтхонч нуусангүй. Азар урт аяллаа төр ямар нэгэн зөрчил гарсангүй. Зүгээр л үнэхээр төгөхгүй байлаа. Профессор оюун санаандаа зүгээр л шидэт цамхаг руугаа буцаж очихыг хүсэж байв. Эцэст нь тэд хурцдмал байдалтай тасалгаанаас бууцгаав. Ердөө ганцхан удаа галт тэрэг салхиод л тэд цаснаас өөр орчныг удахгүй харах болно. Тавцан дээр жүүжигээр ахлуулсан Фрейхемийн бүх ордон тэднийг буухыг хүлээж байлаа. Мэдчилгээ дэвшүүлэлгүйгээр тэрээр Свид залуугаасаа амбан тосч байсан тухай шууд асууж, эссэн мэд гарч ирсэнд нь баяр хүргэв. Тэр Верон нас барсан тухай мэдээг аль хэдийн сонссон нь ихт байв. Дикузан ордныхан ямар хувьжбараар сонссныг мэдэхгүй ч хамтрагч нь өнхөж байхад анцаараа амьд үлдсэнд нь тэд сэтгэл хангалуун бус байгаа нь ойлгомжтой байлаа. Ойлгомжтой байлаа. Монсол босохгүй бүшигдэх. Нөгөө тэгүр Жүүли маш их шанасан харагдаж бас сонсогдож байв. Дикузан болон Верон нар энгийн иргэдийг аврахын тулд хамтран ажилласныг тэр сонсжээ. Тиймээс тэр зүгээр л дахин нэг асуулт асуухыг хүссэн юм. Тэр зүгээр л Вероны сүүчийн мөчүүд ямар байсныг мэдхийг хүсжээ. Жүүлийг гашуудсан бас ямар нэгэн зүйл хүлээсэн харцаараа Дикузантай харц тулгарав. Хэсэг зур профессор хэрхэн хариулахаа мэдсэнгүй. Өнөөдрөөс өмнө тэр бүх үннийг бүхэл бүтэн үннийг өөр ямар ч зүйлгүйгээр түүнд хийхээр төлөвлөж байсан юм. Верон түүнийг хэрхэн алж хороохыг залсан тухай мөн цусд тулааны дараа бүх зүйл ийм байдлаар төгссөн тухай ярихад тэр бижин байв. Ядаж л Жүүлид үнэнч байхыг тэр хүссэн юм. Гэтэл одоо түүний өмнө зогсоод түүний шаналн хараад Дикузан юу ч хийж чадахгүй нь бололтой. Тэр түүнд үннийг хэлэх үү? Эсвэл энэхүү харгас үннийг мэдэхгүйгээр амьдруулах уу гэдгээ бодон эргэлзэв. Жүүли итгэл үнэмшил нь хизээж хаахгүй ч түүний зүрх сэтгэл бусдад харуулдаг шиг төмөр шиг хатуу биш юм. Энэ бол түүний мэддэг Жүүлийн мөн чанар байв. Хэрв тэр үннийг сонсвол бүх зүйлд өөрийгөө буруутгах нь гарцаагүй. Тэрээр харьяатуудынхаа алдааг өөрийнхөө мэд хүлээн авч гимшлэр өөрийгөө хатуу ширүүн зовоох болно. Хүндхэн сэтгэлээр Дикузан муу хүн болж жүжиглэн тэр галт тэргэнд яг юу босныг нуухаас шийдэв. Тэр бусдын дургуутлыг хүлээхэн дамжиггүй ч үүндээ аль хэдийн дассан байлаа. Эзэнт гүрэн рүү явах зорчигчдыг галт тэрэгний үйлчлэгч дуудах хүртэл тэд хэсэг хугацаанд чимээгүй зогсоцгоо. Дикузан болон Аллан нар 4 дахь галт тэргэнд суух цаг нь болжээ. Тиймээс тэр сүд бүсгүйдээ Вероны сүүчийн мөчүүдэд сэхрэл хөдлөл ихтэй байсан гэж товчхон хариулав. Техникийн хувьд тэр зүгээр хид хідэн дэлгэрэнгүй зүйлийг нуусан юм. Гэсэн хэдий ч Жүүли маш их шаналсан хിവэр харагдаж байв. Хамтрагчийнхаа шаардлыг хойд зүг рүү хүргэхээр явхаасаа өмнө энэхүү богино ярианд цаг гаргасанд нь тэрээр түүнд савжуутайгаар талархас илэрхийлв. Түүнийг холдон явахыг хараад Дикузан харуусав. Өмнөх Дикузан Жүүлид зориулж байсан мэдрэмжийг өөртөө шингээж чадаггүй дээ. Тэр өөрийгөө инээдтэй бас өрөвдмөр санагджээ. Фрейхемийн ордныхон сонсогдохооргүй зайд холдож гэдгийг шалгасныхаа дараа Аллан тэр ирчүүд ямар бүдүүлэг болохыг илэрхийлв. Тэд бас л амбан тосч байсан хүмүүсийн хохирогчд байсан юм. Гэсэн хэдий ч тэд дургуутсал жившилтэй байгаагаа нуух гэж оролцсонгүй. Профессор үүнийг тоосонгүй. Тэр баатрууд зүгээр тэнэг юм. Тэдний мдээгүй байхад Сильвия бүх яриаг асаас харж байжээ. Тэр профессор дээр гүйж очиод яагаад өөрийгөө барьж асныг асуув. Дикузан юу яриад байгааг нь асуусан ч тэр дэлгэрүүж яхаас татгалзав. Харин ч тэр цүнхээ ударч түүнд ямар нэгэн хуучин ном болох бэлэг гартуулан өгөв. Профессорт бэлгээ өгснийхөө дараа тэр өөр юм хэлэлгүйгээр гүгээд явж өгчээ. Дикузан гайхширч хоцорсон бөгөөд Аллан ч мөн адил гайхжээ. Энэ аялал хэтэрхий удаан үргэлжилсэн юм. Эцэс сүүл хүртлээр маш их ядармаар байлаа. Тэр зүгээр л гэртээ хараад амхыг хүсэж
хүсэж байв. Эцэст нь профессор болон түүний туслах сүүчийн галт тэргэнд сууж шидэт цамхаг руугаа буцжээ. Беркийн зах руу ирэхэд Жюзи Веронд юу тохиолдсныг дэлгэрэнгүй ярьж өгөхийг шаардав. Орон нутгийн эрх баригчид анхны амбанд тасч байх үеэр профессор Декузайн нөхцөл байдлыг зохицуулж Веронтой хамт энгийн иргэдийг аварсан тухай ярьж өгчээ. Хоёр дахь амбанд тасч байх үед галт тэрэг доошо харам унсан бөгөөд яг тэр үед Верон унажээ. Гэсэн хэдий ч VP вагон гайхамшигтайгаар хадны ирмэг дээр унжиж үлдсэн байна. Товчоор хилбэл хоёр баатар аврахын аргагүй нөхцөл байдлыг аврахын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд энэ нь Вероны амь насаар түлэгджээ. Жюзи анхааралтай сонсоод яриа дуусны дараа орон нутгийн албан хаагчид талархал илэрхийлв. Түүний хүмүүс гэртээ авч явж болох эсхийг асуув. Зарим дурсгалын зүйлс зүйдсэн ч юу ч амиг гарсангүй. Түүнчлэн энэ удирлаар бэр рүү явах замд гарсан гэмт хэргийг анзаарахгүй орхих нь бичигдээгүй хуу юм. Жюзи өөрийн найдвартай баруун гараа алдсан бөгөөд тэр залуу хорвоог дэмиж орхижээ. Түүний мэдэрч буй уй гашуу готроор амьсгалд авчтан байв. Дэв Зэйн шидэт цамхаг руу буцхаасаа өмнө гэр бүлийнхээ байшингаар дайрч эгчийнхээ зэмлэлийг хүлээн авлаа. Тэрээр дүүгээ Бүрк хотод гэр бүлийн өөр нэг чек бичиж өгснийг саяхан мэдээд маш их уурсан байв. Юрэл гэр бүлийн санхүү маш хүнд байгааг түүн рүү өмнө нь хэд хэдэн удаа хэлсэн байжээ. Гэтэл тэр яг л хязгааргүй мөнгөтэй хүн шиг үрж байв. Энэ янзаараа тэд 2 сараас илүү тесч чадахгүй. Үнэн хэрэгтээ шидэт цавааг хийх төлбөр түүний санснаас хамаагүй өндөр байсан ч ямар ч хамаагүй үнээр түүнийг авах ёстой байв. Алдартай дахинд захиалга өгөх нь тогтоом биш юм. Гэсэн ч тэдний санхүү ердөө 2 сар тесэх юм байна гэдгийг сонсоод тэр гайхжээ. Энэ бол ямар нэгэн арга хэмжээ авах тохио байлаа. Тиймээс тэр илүү их хөрөнгө босгох зураа түр тайвшрахыг ичээсээ хүсв. Декулан Юрилийг саяхан цуглуулсан үнэт эзлэлүүдэд хадгалдаг агуулгах руу дагуулж оров. Энэ нь хатагтай Уканыг уурсуулв. Тэр түүнийг зүгээр л бавлахаа гайхуулж байна гэж боджээ. Үнэн хэрэгтээ тэр эмэгтэй хүн шиг биш, харин бүдүүдэд амтан шиг яаж байгаад нь илүү дургуутсаж байв. Юрил тэнд яг тэр мөчөд аллах үлдэх шахжээ. Энэ залуу гэр бүлийг Дампуурсын ирмэгт авчирч хаад бас түүний ярихыг шүүмжлэх зүрхтэй байх нь. Энэ зуур дүрийн эдгээр бараг хараад баян магнат чадвар нь яагаад эвдэрсний жинхэнэ шалтгааныг эргцүүлж байв. Тэр үед тэр эдгээрийг зүгээр л мөнгөн үн цэнийг хадгалахад ашиглаж болох урсгийн хөрөнгө оруулалт гэж бодож байжээ. Гэвч тэр саяхан Бүркөөс явах бэлтгэлээ хийж байхдаа нэгэн зүйлийг ойлгожээ. Тэрээр өөрийн хөрөнгөө асар их хэмжээгээр өсгөх арга олсон бөгөөд тэр нь өөрийнхөө өөр нэгэн хүчрэх чадвар болох Мидасын хүртийг ашиглах явдаж байв. Түүний анхны бай бол овоолгын урд талд байрлах ваар байлаа. Юрил түүний үйлдэлийг тоосонгүй. Нүдээр нь бол түүний энэ тэнэг дүү зүгээр загсаж гараа сунгаад байв. Тэрээр гомдолсон муу юм ярьж байх хооронд Декалан ихний барааны өөрчлөлтийг дуусгачихсан байлаа. Дараагийн алхам бол үнэлгээ чинь дуудаж эд зүйлсийг дахин дуудлах багтаанд оруулах явдал юм. Эрүүл ухаантай хинч бай түүнийг сажирсан гэж бодно. Эртний эдлэлийг удаан хугацаагаар хадгалах ёстой атаж худалдаж авснаасаа хойш хэдхэн хоногийн дараа зарна гэдэг бол мөнгө алдах хамгийн баталгаатай зам юм. Энэ үед эдгээр зүйлс түүний төлсөн үнийн тал хувьд ч хүрэхгүй зарагдах болно. Тэрээр эгчийнхээ гомдлыг тоон зарц Ройг үнэлгээ чинь дуудаж тээвэрлэх бэлтгэл хийхийг тушаав. Дорны мастер дахны варнишийн тайлбарыг харахад түүний чадах сэрчээ. Энэ нь одоо хизээч андахгүй цэцэг хадгалах онцгой шидэт нөлөөтэй болжээ. Үүнээс гадна уг цэцэг аажмар хувирч дэлбээ бүрэн дундаас дээд зэрэглэлийн ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлэх хож. Тэр энэ варыг 2.5 сая игнээр худалдаж авсан ч одоо явуулахад хэцүү тийм эд зүйл болон хувирчээ. Тээврийн баг хурдан ирснээр Юрэлт хэрүүл хийж энэ шийдвэрийг эсэргүүцэх завж өгсөнгүй. Түүний бодлоор энэ бол иш дорой хизээ нэгэн цагт тэднийг дампууруулах тэнэгхэн арга хэмжээ байв. Эгчтэйгээ манхасхаас бүрэн залхсан Декулан түүний санаа зовнилыг үл тоож ажилдаа бэлтгэв. Их сургуулийн шидэт цамхагт буцаж ирээд шин шидэт судалгааны клуб өөрийн гэсэн өрөөтэй болжээ. Тэнд энгийн гаралтай 5 оюутан чөлөөт цагаараа хөзөр тоглож байв. Тэдний нэг нь Эфрем байсан бөгөөд тэрээр аллах хийх гэж байгаа мэд харцаар гараа шахжээ. Тэр бол ноёдуудтай бүрэн байшин буюу Full House байв. Түүний клубийнхэн цочирчжээ. Хөзрөөр бол тэр бараг л ялагдшгүй нэг юм. Тэр бүтэн 7 хоног цэвэрлэгээ хийхгүй байхын тулд юу ч хийхэд бэлэн байв. Клубын өрөөний өөр амьсгал тухтай бөгөөд хөгжилтэй байлаа. Язгууртан гаражгүй оюутнууд эцэст нь өөрсдийн гэсэн өрөөтэй болжээ. Заримдаа Эфрен өөрийгөө зүүдэж байна уу гэж гайхдаг. Тэрээр нэр хүндээ алдсан хоосон ядуу гэр бүлээс гаралтай. Тэр академиэд суралцах санхүүгийн боломжгүй байв. Тэр цамхагт орсноосоо хойш тасралтгүй үзэн ядалттай тулгарсан. Язгууртан оюутны харц нэг хэрэг гэвч ихэнх профессорууд ч бас түүнд таатай ханддаггүй байж
байжээ. Түүнийг хязгаартаа тусгаж бүр сургуулиас хөөгдөх эрсдэлд оруулсан олон тохиолдлууд гарсан байв. Энэ бүхэн өнгөрч найзуудтайгаа энгийн зүйлээр хөгжигдэж чадна гэдэг бол яг л Диважийн юм. Тэр гинэгхэн өөрсдийн байгуулсан энэхүү энгийн шидэт судалгааны клубыг ямар их хайрладаг талаараа баяртайгаар их хэлв. Хэрв хэн нэгэн тэднийг дахин олж харвал юу болохыг мэдэхгүй тул хит чанга хашгирахгүй байхыг найз нь түүнд анхааруулв. Хүнийг ярихаар зарчин гэрчээр нэг профессор клубын өрөөнд дайрч орж ирээд хэсэг тариачид хөгжигдэж байгааг хараад итгэмээргүй их уурсав. Декузаны дүрд хувирах гэж оролдоод бүтлгүүцсэн нэгэн оюутан ядуу ангийн энгийн хүмүүсийг шидэт цамхагццаа эзлэн утгагүй ядуу хүний үйл ажиллагаа явуулж байна хэмээн ховсов. Эфирийн профессор Резен болон тэр хулгайч Бэг хоёрыг шууд л танив. Энэ хоёр бол энгийн арт иргэдтэй холбоотой бүх зүйлээр асуудал гаргадгаараа зартай хүмүүс юм. Профессор Резен энгийн шидэт судалгааны клуб гэсэн бичгийг хараад ямар ч шалтгаангүйгээр маш их гомдоллоо. Хэдийгээр энэ нь тийм ч таатай айчлал биш байсан ч Эфирийн болон түүний найзууд иймэрхүү зүйл болохыг аль хэдийн таамагсан байжээ. Тэд энэ бүдүүлэг амьтантай нэр төртэйгээр харьцах хэрэгтэй. Тиймээс тэр байр суурьтай бат зогсож албан ёсны клуб байгуулах зөвшөөрөл авсан гэдгээ тайван тайлбарлав. Профессор Резен өөрөндөө бараг сажирах шахжээ. Нэр хүндтэй шидэт цамхагт ийм тэнэг ядуучуудын клуб байгуулахыг хамтран зөвшөөрөх хэн нэгнийг тэр танихгүй байв. Тэгээд тэр Эфиренийг хэдхэн хоногийн өмнөх Сильвигийн шүүх хурсаас гарч ирсэн ядуу дорой амьтан гэдгийг нь танив. Эдгээр өөрсдийгөө профессор гэж нэрлэсэд түүнийг ядуу амьтан гэж дуудах бүрт Эфиний хариу арга хэмжээ авахд улам ойртдог байв. Түүний ширүүн харцыг мэдэрсэн профессор Резен түүнийг шийдвэр гуйсан их зантай хүүхэд гэж нэрлэх шаарддаг болжээ. Жули найзаа сайн мэдэх учраас Эфирений өвших орсортой харцыг өөр тийш нь хандуулахыг оролцсон ч бүтсэнгүй. Энэ зуур новш хулгайч Бэг зэмлүүлж буй энгийн хүмүүсийг хараад шоож байв. Ийм бачмад клубыг хэн билээ дэвэрдэг вэ гэж Рин шаардан асууж байтал уг хүн өрөөрөө орж ирэв. Хин ирснийг Эфире хамгийн түрүүнд анзаарчээ. Харин юм мэдэхгүй гахаан чинээ амтан Рин яриад л заван шүүсээ хаасайгүй үсрэсээр байв. Элитист профессорын дээр сарваж амжих гэсэн шиг профессор Декалан яг цагтаа ирж шинэ клубыг хамтран зөвшөөрсөн хүн бол өөрөө гэдгээ мэдэгдэв. Тэрээр гахаа шиг энэ хүнд асар их дарамт шахалт үзүүлж шинэ оюутны байгуулахыг зөвшөөрсөнд ямар нэгэн асуудал байна уу гэж асуув. Түүний байгаа байдал бусад оюутнуудыг тайвшруулсан ч Эфирийн тэр залуугаас айж босгоомжилсан хിവэр байв. Аимшигтай толгой профессор өмнө нь зогсоход Резиний цогц царцаах шиг санагджээ. Декузан хонгилын цаанаас доромжилсан шаардлагыг нь сонссон учраас таргалсан тэр новш дээр шахалтаа өргөжрүүв. Овсготой профессор өвчтөе загнуусныхаа дараа гэрээсээ зугтаж ирсэн ч ажил дээр нь хүртэл асуудал араас нь нисээр байжээ. Тэр өнөөдөр богино ухаантай хүмүүстэй хэрүүл хийх сэтгэлгүй байгаа тул зүгээр л өөрийнхөө сэтгэлгээгээр яриулахаар шийджээ. Рин хэрхэн мушгиралдаж зүгтах арга хайж байгааг тэр харж байв. Таргалсан тэр новшийн хандлага 180 хэм өөрчлөгдөж хамгийн сайхан сэтгэлтэй суран хүмүүжүүлэгч болж хувираад клубын өрөө дэндүү хоосон байна гэж гомдлоо. Нэг гэж гомдоллов бүхээр эрэж үдэгийг тэрээр эзэнт хүрний их сургуулийн шидэт цамхгийн шидэднүүдэд илүү сайн тоног төхөөрөмж тавьдаг хэрэгтэй байгаа тул түрүүн ууссан юм гэж мэдэгдэв. Үнэтэй оюутнууд зохих нөөцөө авч чадахгүй байсан учраас л тэр уураа барьж чадаагүй аж. Тиймээс тэр үүнийг өөрчилж клубын өрөөг өөрийн биеэр тавилгажуулах үүргийг сайн дураараа хүлээхээр болжээ. Декузен тэр тарган новшид асуудлаас өөрөө гарах боломж олгож, гэмших боломж олгожээ. Одоо тэр ангийнхаа шүдийг 100 байж энгийн ардын клубыг туслахаас өөр аргагүй болжээ. Гарах замдаа Декузен хогч оюутан Бекийг хажуугаар нь өнгөрөхдөө Жом шиг амьтад үргэлжил Жом шиг авирдаг гэж санамсаргүй байдлаар ёгтлон хэлв. Аракас төр нэг ороод өөрөө хийхнэ. Мэг хүүхдийг шууд утгаараа Жом гэж дуудсныхаа дараа тэр өрөө рүүгээ явлаа. Өөдгөө хүүхэд болох Бэг энэ хатуу боловч үнэн үгийг тийм ч таатай хүлээж авсангүй. Тэр өдрийн орой профессор Декузен бүркөөс буцаж ирснээс хойших анхны хичээлээ заав. Оюутнууд түүний лекцийг сонсоогүй нэлээд удаагүй байсан юм. Олон хүний дунд Сильвия бодолт автжээ. Ангийнхан нь шидтэн сэтгүүл дээр гарсан галт тэрэгний осол болон нисдэг галт тэрэгний талаар шивнэлтэж байв. Бүхэл бүтэн галт тэрэг агаарт хөвж буй зураг хамгийн голд тавигджээ. Профессор Декузен юу болсон тухай түүхийг тэдэнд яаж өгөх болов уу гэж бүгд гайхаж байв. Хуучин Декузен бол сайхах байсан байх. Харин шин Декузен зөвхөн ажилдаа анхаардаг нэгэн болжээ. Анхаардаг телекинезээр удирдсан шохоогоор тэрээр лекцээ эхлүүлв. Өнөөдрийн эхний сэдв бол цэвэр элементүүд болон манагийн саад татхор юм. Та бүхэн мэдэж байгаачлан манагийн саад татхор гэдэг нь өөр нэг элбичний хүчийг
өөр нэгэн элбичийн тасалдуулах үйлдэл юм. Үндсэн оноонд гүнзгий орохын өмнө Декален дадлагын урьдчилсан шалгалт зохиожээ. Алсан ямар нэгэн эрсцэн хитрхийгээр дүүрэн хайрцаг бариад өрөөнд орж ирэв. Профессор хурууга нэг тогшоодод телекинез ашиглан тэрхүү хитрхийнүүдийг удирджээ. Тэрээр хитрхий бүрийг сурагч тус бүрийн өмнө хөвгүүлэн болгоомжтой явуулав. Ийм өндөр түвшний илбээ ашиглалтад хүүхдүүд бүгд гайхаж хоцорцгоо. Сэлвэ үүнд төдийлөн амархан аж майрсангүй. Харин Эфина гайхснаасаа илүү сониуч заргалтав. Профессор тэдний өмнө хөвж буй эдгээр нь тус бүр 3000 ихнагийн үнэтэй манай чулуунууд болохыг тайлбарлав. Тэрээр телекинезээс өөр ямар ч шившдэг хийхгүй бөгөөд уг чулууг авахын тулд тэд тэрхүү элбэнд цаад учруулах ёстой ачтай айжээ өөрчтэй болох тэрэгт нэг олон өнөр амжилт гаргасан хүмүүс энэхүү үнэтэй материалыг өөртөө авч үзэх боломжтой. Мөнгө олох тухай яригдах үед Эфини үгээр илэрхийлэхийн аргагүй их урам зориг оржээ. Тэр яг л над шиг юм да. Хэрв найз нь түүнийг жаахан даруулахгүй байсан бол тэр чангаар хашгирч ойрлох байлаа. Декален иймэрхүү дүрсгүй занг хараагүй дүр эсрэв. Тэрээр мөн шившлэг хаах нь тэдэнд цаад учруулахтай яг адилхан чухал болохыг тайлбарлав. Ийхүү давлгын урьдчилсан шалгалт ихэж сурагч бүр телекинезийн акалтаас манай чулууг салгахын тулд өөрсдийн аргыг туршиж үзв. Хүн бүр өөрийнхөө чулуунд бүрэн төвлөрсөн тул өрөөнд чимээгүй байдал ноёлов. Декален сүлд галт тэрэг чулуутай унахаас зогсоод чадсан ч анхан шатны телекинезийг цээжлээд удаагүй байгаа билээ. Тэрээр энэ шалгалтыг нарийн хяналтад суралцах дадлага болгон ашиглахаар төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцээд түүний телекинез 100 гаруй дебютант их бичтийн эсрэг хэр удаан тэсгийг сонирхож байна. Энэ газар эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн хамгийн авьяастай залуусыг цуглуулсныг дуртах нь илүү бизээ. Тэр дундаа хоёр сурагч бусдаас ихт ялгарч байв. Эференэ тэрхүү хараар идсэн ман материалыг авах тал дээр зөвхөн төвлөрчээ. Түүний тэтгэвхийн сан бараг дуусаж байгаа тул энэ чулуу хитвчийг нь сайхан затгах болно. Тэрээр мөнгөнд анхаарлаа бүрэн хандууж байхад Сэжва түүнийг ялахад анхаарлаа хандуужээ. Эферени өөрийн сур талыг даван туулахыг бие даан суралцсан гиш Декасаны үг Сэжвагийн толгооноос гараагүй байв. Өөрийгөө чадaltaй гэдгээ батлах хүсэлд автсан тэрээр ялагдахыг хүссэнгүй. Нэг нь мөнгөний төлөө, нөгөө нь өөрийгөө батлах хүслээр өдөөгдөжээ. Хин нь ялах бол тэр хоёр нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж байхад ангийн бусад хүүхдүүд маш их зүтгэж байв. Ихэнх нь чичирч тэдний бохир манаг гарахгүй гэсэн шившлэгийн зовлонг биеэрээ мэдэрч байлаа. Алсан 150 сурагч ижбичнтэй өрсөлдөж байхад огт сандраагүй өдөртөвчөө матав. Их хугацаа өнгөрсөн ч хинч түүний илбийг эвдэж чадаагүй байлаа. Үнэнийг хэлэхэд Декален телекинезийг үргэлжлүүлэн барихад ядарч мэдэрч ихэж байна. Дебютантнууд нь хамраа хамартай цус татлаа бүх хүчээ дайч хингэж тэр сансангүй. Эцэст нь тэрээр манай чулуунуудынх нь нэг нь телекинезийн бүрхүүлээс цааш хагарч байгааг мэдрэв. Хамгийн түрүүнд амжилт гаргасан хүн бол алтан гайхамшигт охин Сэжва фон Жозефин Илад байв. Бусад хүмүүсийн царайгаа алдан байж хийсэн зүйлийг амжилттай хийснийхээ дараа тэрээр шууд Эферен рүү анхаарлаа хандуулв. Түүнийг одоо ч туршиж болон алдааны шатанд явж байгааг хараад Сэжва итгэл төгс инээмсэглэв. Өнөөдөр тэрээр энэхүү нэг талыг барьсан өрсөлдөөнд ялавч болжээ. Гинеклийн профессорын сэтгэл татам том бие түүний ширээ рүү ойртон ирэв. Үйл явдал улам ирчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эрэрэг хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж, сууг 100 маань заавал бүртгүүлээрэй.